За энэ илтгэлийг бол бид нар хамтарсан илтгэл байгаа. Нэг бол Баяр сайхны Дамжин базар манай Монгол шуудан хувьцаат компани марк үнэт цаасанд хэлцсэн дарга мөн одоо миний вэй очролтын бат сайхан маркийн зөвлөх ингээд бид хоёр хамтран бэлдсэн юм аа. За энэ он бол их онцгой он юм аа. Одоо Монгол шуудан маркны хувьд бол ягаад тэгэхээр энэ онд бол Монгол марк маань бол 1924 онд анх одоо гүйлгээнд гарсан. За энэ онд бол Монгол шуудангийн анхны маркийн 100 жилийн тохиож байгаа. Бид бол саяхан энэ ойгоо сайхан одоо өргөн одоо ажил бүтээлээр ингэж тэмдэглэсэн. Мөн одоо давхар одоо баяр одоо өөрсдөндөө хийсэн гэх юм уу одоо олон улсын хэмжээнд ярих юм бол 2024 онд энэ оны 5 сарын 8-нд Монгол улсад одоо анхны Монгол марк бий болсны 100 жилийн тохиож байгаа гэж хэлсэн. Тэгээд Монголын анхны элдв очир марк буюу Важра гэж олон улсын хэллэгээр ярьдаг. 24 оны 5 дугаар сарын одоо 8-нд ЮНЕСКО-гийн одоо Аз намхан далайн соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэнийг одоо дуулгахад бол таатай байна. Иймэрхүү одоо Монголын шуудангийн марк энэ төрлийн номинацаар одоо ЮНЕСКОд бүртгэгдсэн одоо олон улсын анхны маркуудын ингээ нэг болж байна. Энэ Монголын шуудангийн анхны маркийг одоо ЮНЕСКОд дэвшүүлэх санал бол ер нь нэлээд эртнээс бол бидний санаанд бол төрсөн л дөө. Тухайлбал одоо 2019 оноос бол ийм одоо санаа манад төрсөн. Тэгээ энэ талаар бид нар бол манай соёлын үеийн үндэсний төв. За тэгээд соёлын яамны одоо ажил хариуцсан улсууд мөн ЮНЕСКОгийн Монголын үндэсний комиссгаар энэ олон хүмүүстэй ингэж уйггүй хамтарч ажиллаж судалгаа ингэж явуулсан. 2019 оноос бид нар энэ маркийг бүртгүүлэх санаачлаг гаргасан. За 2023 он хүртэл судалгааны ажлууд бол хийгдсэн. Тэгээд 2023 онд бол элдв очир маркийг ЮНЕСКОгийн үндэсний хорооны хуралд танилцуулж одоо ингэж цааш нь дэвшүүлэх юм зөвшөөрөл авсан. Мөн 23 оны 9 сард бол ЮНЕСКОд бүртгүүлэх хүсэлт материалаа бэлтгэж албан ёсоор ЮНЕСКОд бол хөргүүлсэн. За мөн ингээд хөргүүлсний дараа 2023-аас 24 оны 5 сар хүртэл одоо энэ ЮНЕСКОд дэвшүүлсэн маркныхаа талаар нэмэлт тайлбар тодруулга хийх ийм ажил бол хоёр талаас бол тасралтгүй явагдсан. Тэгээд тэрний үр дүнд бол 2024 оны 5 сард ЮНЕСКОгийн Аз намхан далайн өвгийн одоо 10 дугаар чуулган Монголд болсон. Энэ хурлын үеэр одоо Монгол улсын засгийн газраас Монголын талаас дэвшүүлсэн энэ манай Монгол шуудангийн анхны элдв очир марк ингээд 100% саналаар ингээд дэмжигдэж албан ёсоор ЮНЕСКОд бүртгүүлсэн юм аа. За энэ дээр бол товчлоод ярихад бол хурлын үеэр бол бид нар нэлээд бас хүмүүст энэ маркныхаа талаар ойлгуулах гэж ажилласан л да. Тухайлбал одоо хурал 2 хоног үргэлжилсэн 5 сарын 7-8-нд. Тэгээ энэ 7-8-ны өдрийг ашиглаж бид нар хурлын одоо эхний өдөр 7-ны өдрөөс хойш элдв очир марка бол Чингис хааны одоо үндэсний музейд байрлуулсан. Тэгээ энд одоо төлөөлөгчдийг одоо 3 хувааж очиж танилцуулж ингэж одоо яриа тайлбар явуулж тэдний сонирхсан асуултанд ингэж газар дээр танилцуулж ямар ч байсан анх одоо яригдсанаасаа энэ танилцуулга явуулсны дараа асуулт хариулж явуулсны дараа бол төлөөлөгчд бол манай энэ Монгол шуудангийн анхны марк яагаад дэвшүүлж байгаа, ямар учраас дэвшигдэж байгаа, ямар оч холбогдолтой энэ бүх асуудлыг ер нь зарим талаар ер нь нэлээд хариулт авч бас ойлгомжтой болсон юм болов уу гэж би мэддэг үзсэн. Ингээд ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийг Аз намхан далайн бүсийн хорооны 10 дугаар ерөнхий чуулганы өдөр хуралдсан 5 сарын 8-ны өдөр буюу Монгол шуудангийн ингээд элдв очир нэртэй анхны марк ЮНЕСКОд бүртгүүлсэн. Энэ бол соёлын үнэт төв болон албан ёсоор ингэж бүртгүүл бид нар ингэж эрчилгээг гардаж авсан. За энэ өдрөөс эхлэн одоо Монгол марк бол ЮНЕСКОдын өв болж байгаа. Бөгөөд Монгол марк бүтээгчд бол өв бүтээгч болж байгаа. Марк цуглуулагчид бол үндсэндээ бид нар ойлголтоор өв тээгчнэр болж байгаа. Энэ бол маш өндөр хариу хүслэг ач холбогдол. Монгол шуудангийн түүхэнд болон дэлхийн шуудангийн түүхэнд тэмдэглэгдэх энэхүү үйл явдал нь бол Монгол шуудангийн үе үеийн маркны ажилт нь зураач, дизайнер, зөвлөх болон марк цуглуулагчид ер нь марк сонирхчид бүх хүмүүсийн хамтын том амжилт гэж бид үзэж байгаа. Энэ талаараа ч гэсэн бид нар саяхан тэмдэглэж өнгөрүүлсэн энэ 100 жилийнхаа ой арга хэмжээнд дээр үе үеийнхээ одоо маркны салбарт ажиллаж байсан ахмадуудыг аварж энэ мэдээг бас дуулгаж ирсэн.
За Монгол шуудангийн түүхээс товчхон ярихад бол аль өгөөдөө хааны үед улс орны эдийн засаг, зам харилцааны холбогдсон хамгийн том шинжил болох одоо уургын улааг халж улсын нэгдсэн том өртөө замыг 1235 онд байгуулахын үйл явдал. Энэ жил бол үндсэндээ Монголд өртөө зам байгуулагдсны 789 жилийн болж байгаа. Эх онд бол одоо энэ өртөө байгуулсны 780 жилийн гэж 2025 онд болох юм аа. Тэгээ энэтэй холбогдсон одоо шуудангийн маркнууд бол гарч ирсэн. Тухайлбал өгөөдөө хааны марк байна. Тэгээ Монголын эзэнт гүрний эзэлсэн бүх нутаг дэвсгэрийн том замууд дээр одоо морин өртөө шуудангийн албыг байгуулж өртөөгөр шуудан бичгийг өдөр шөнөгүй довтлон явуулдаг байсан үр дүнд Монголын эзэнт гүрний нийслэл хар хорин хотоос баруун Европ 7 хоногийн дотор харилцаж байсан баримтууд бол цөөнгүй байгаа. Энэ бол одоо шуудангийн одоо түүхэнд дэлхийн шуудангийн түүхэнд одоо оруулсан гол хувь нэмэр. Үндсэндээ бол гадны барууны судлаачид үздэг одоо шуудангийн дэлхийн шуудангийн албаны энэ харилцаа холбооны суурийг бол үндсэндээ монголчууд тавьсан гэсэн ийм уламжлалтай байдаг шүү дээ. Тэгэхээр би түрүү хэлсэн 1924 онд Монголын анхны шуудангийн элдв очир марк эвлэгдсэн. Тэгэхээр Монгол улс энэхүү одоо 1235 оноос хойш дэлхийн шуудангийн үйлчилгээнд бол анхдагч болсон. Өөрөөр хэлбэл 800 жилийн түүхэнд монголчууд шуудангийн морин өртөөний системийг ашиглаж байсан бол хожим дэлхийд даяар дэлгэрсэн энэхүү одоо шуудангийн уламжлалыг үргэлжлүүлж 1924 онд өөрийнхөө анхны шуудангийн маркыг бол гаргасан. Гэхдээ одоо үндэсний шуудангийн марк эвлүүлэх монголчуудын хүсэл сонирхол бол тэртээ 1911 онд тусгаар тогтнолоос эргээ мандуулсан Богд хаанд Монгол улсын үеэс эхлэлтэй юм билээ. Энэ талаар судалж үзэхэд энэ 100 жилийн хойно хүрээнд бид нар нэлээд судалгааны ажил хийгдсэн. Архивтай нэлээд ажилласан. Тэгээ энэ ташрамдуудаа хэлэхэд энэ архивын захирал сайн жаргалыг бид нар тусалсан. Энэ дээр бас ашиглаж одоо баярлалаа гэж хэлье. Хамтарч ажилласан. Тэгээ энэ талаар бол 1914-1915 оны хооронд Монгол улс Хятад уран улсын хяахтын гэрээ байгуулах үеэр маркны асуудал бол яригджсэн тухай тэмдэглэл байна. Тухайлбал 1914 оны 11 сарын 20-ны өдрийн одоо хяахтын гэрээний 15 дахь удаагийн хуралдааны үеэр Оросын төлөөлөгч төмөр зам шуудангийн холбооны асуудлыг хүндсэн юм байна. Тэгээ Оросын төлөөлөгч хэлэхдээ энэ захиргааны холбооны асуудал бол гадаад Монголын өмч юм аа. Хятадын урд өмнө байгуулсан шуудангийн холбоог ер нь гадаад Монголын захиргаанд шилжүүлэх нь зөвөө. Гадаад Монгол ер нь шуудангийн марк хэрэглэх хэрэгтэй гэсэн санаа гарч нэлээд маргаа өрнөсөн гэдэг. Энэ тэмдэглэл нь юу харуулж байна гэхээр монголчууд өөрсдийн шуудангийн марк хэвлэн гарах төлөвлөгөөтэй байсныг тодорхой түүхийн баримт байна. Энэ түүхийн баримтны энэ тодорхой ном юун дээр бол тэмдэглэлд бол байна. За манай Монголын анхны шуудангийн 7 цуврал одоо 7 сэр марк гэж байгаа юм л да. Энэ бол их ховор марк. За үүнд бол одоо ер нь элдв очир буюу одоо нацагд орж гэж хэлдэг. Олон улсын нэр нь бол Важра гэдэг. Юу бэлэгдэж байгаа юм бэ гэхээр энэ бол хүч чадал. Язцшгүй хүчийг болоо бэлэгдэг ийм домогт зэвсэг буюу элдв очир буюу Важра. За энэ бол тэр тухайн үедээ бол 1 цент, 2 цент, 5 цент, 10, 20, 50 цент, 1 долларын энэ үнэ илэрхийлэгдэж байна. Яагаад гэвэл тухайн үед бол Монгол улс хараахан мөнгөнд тэмдэгтэй байгаагүй. Тэгээ энд нэг сонирхолтой зүйл хэлэхэд Монгол улсад анхны мөнгөнд тэмдэгт үе төгрөг 1925 онд бол гүйлгээд гарсан шүү дээ. Тэгэхэд бол Монгол марк бол жилийн өмнө 1924 онд бол гүйлгээд гарсан л явж ирсэн байна. Гэхдээ нөгөө үндэсний тэмдэг байгаагүй байсан учраас гараахан гүйлгээд ороогүй байсан учраас маркны үнийн нэр нь бол нэрэлсэн үн нь бол одоо доллар центээр ингэж нэрлэгдэж явж ирсэн. 7 ягаад элдв очир гэж нэрлэж байгаа очир гэж ярьдаг. Элдв гэдэг нь олон төрлийн олон янзын очир гэсэн ийм утга агуулгатай байгаа шүү. Өөрөөр хэлбэл энэ дээр харагдсан 7 очир бол цөмөөрөө сайн ажиллах юм бол 7 янзын өөр. Түүнээс нэг очрыг ингээд янз бүрийн 7 өнгөнд оруулаад ингээд гаргацсан юм байна. Сайн ажиглал 7 янзын өөр очир байгаа. За тэгээд шуудангийн марк нь бол ер нь ямар ач холбогдолтой юм бэ? Энэ бол улс орны түүх, соёл, зан заншлыг тусгасан байдаг л да. Тэгээ шуудангийн марк бол ямар ч байсан үндэсний бүрэн байдлаа олж авсаны дараа тухайн улсын соёл, зан заншил хандлагыг одоо тусгасан байдаг. 1924 онд Монголын шуудангийн анхны марк элдв очин мөнгө үүлгээнд орсон. Тэгээ Азийн орнуудын бол анхаарал нэлээд татсан байна.
Тухайлбал одоо 1924 онд Шанхай хотын North China Daily News сонинд бол Монголын анхны шуудангийн элдв очир маркийн тухай одоо бүр нийтлэгдсэн юм бол мэдээ бол гарч ирсэн байна. За ач холбогдол нь бол хөрш орнуудын хооронд бол шуудан зэргийн захидлын илгээмж нэмэгдэхэд бас нөлөөсөө. Элдв очир маркийг Монголд анх гүйлгээнд гарснаас бол хөрш орнуудын хоорондын шуудан захидал илгээмж бол эрс нэмэгдсэн. За ингэснээр Азийн бүс нутаг олон хүн амтай ялангуяа Орос хятадын улс төр ажил хэрэг хувийн шуудангийн харилцаа монголоор одоо дамжин өнгөрөх болсон. Тэгээ энд бол одоо жишээлбэл захианууд бол ингээл эндээс бол Монголоос улаан хүрээнээс одоо Лондон руу явсан одоо маркта одоо жишээлбэл захиа байж ах шийт. Таны хоолчлаа. Дараагийн марк гарсан нэг ач холбогдол бол энэ эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэнд их нөлөөсөн. Одоо 20 дугаар зууны ихэнх үед одоо шуудангийн марк гарснаар шуудангийн үйлчилгээ хөгжиж Монголд одоо анхны шуудангийн марк хэвлэгдсэний дараа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт бол нэлээд өргөж хэлсэн. Олон зуун эмэгтэйчүүд хөдөө орон нутаг шуудангийн ажилтнаар ажиллах болсон, телеграфийн элч болсон, утасчин болсон, шуудан хүргэх зэрэг янз бүрийн албан тушаал голцоо эмэгтэйчүүд ажиллаж ирсэн. За хүн төрөлхтний хувьд ер нь шуудангийн марк ер нь ямар ач холбогдолтой хизээ яаж гарсан гэсэн юм баримтууд байна. Дэлхийн анхны шуудангийн марк бол 1840 онд бол Англид бол бий болсон. Тэгээ яг хэдий ч Монгол улсаас бол өөрийн марк маань дэлхийн анхны маркнаас хойш 84 жилийн хойно гарсан ч гэсэн бид нэр одоо юу гэдэг төрүүлж гэх юм уу одоо марка ингэж ЮНЕСКОд бүртгүүллээ. Тэгээ монголчууд үг байдаг шүү дээ нөгөө сүүл дургасан ивэрнээс юу лээ төрүүлж ургасан чихнээс сүүл дургасан ивэр урт байдаг гэдэг шиг одоо яг манай засгийн газраас марк соёгтой хүмүүс маркны газраас бас нэлээд итвэ санаачлаг гаргаж энэ байдлаа бид нэр судалж ингэж ЮНЕСКОд ингэж бүртгүүлсэн юм аа. Ер нь бол бусад орнууд бол мэдээж анхны маркууд нь зөндөө олон жилийн өмнө гарсан байгаа. Тэд нар засгийн газруудын хувьд бол өөрснийхөө маркийг ЮНЕСКОд бүртгүүлэх бол нээлттэй шүү дээ. Эцэст нээлттэй. Тэр бол тэр засгийн улс орнуудын л асуудал. Тэгэхээр өнөөдөр бол шуудангийн хэрэглээ ер нь багасж байгаа шүү дээ. Мэдж байгаа та нар. Сошиал гээл одоо бид чинь захиа бичгээ болсон. Одоо ингээ хүмүүсээс асууя та нар хизээ одоо хамгийн сүүлд шуудангийн маркта захиа явуулж ийсэн бэ гэд одоо асуулаа та нар дотор бодоод ер нь хэцүү дээ. Магадгүй одоо нэлээ ахмад настай хүмүүс байсан бол 30 жилийн өмнө явуулж ийсэн байж магад. Гэтэл одоо энэ дотроос ер нь баг одоо гараа өргөөш яг хизээ та хамгийн сүүлд шуудангийн марк наасан дугтуунд хийсэн энэ гоё захиа хөдөө орон нутаг юм уу гадаад руу явуулж ийсэн бэ гэвэл ер нь хэцүү дээ. Тэгэхээр энэ юу хэлж байгаа нэхлээр өнөөдрийн энэ бидний орчин үеийн хурдтай ийм амьдралдууд энэ шуудангийн марк цаасан улам жил хэлбэрээр одоо хэрэглэгээ нь багасж байна. Тэгээ хүмүүсийн амьдрал бол ихэнх зүйлд бол цахим болж байна. Зарим зүйлийг гэрээсээ ингээд гаралгүй хийж байгаа нь бол боломжтой болж байна л да. Энэ талаараа энэ бол нэг талаараа бол сайн. Гэхдээ өнөөдөр бол гудамжинд ямар нэгэн хүнээс асуувал миний түрүүний асуултанд бол асуухад бол хэцүү хариулт өгөхөд хүмүүс хэцүү л баг. Учир нь бол хүмүүс одоо цаасан дээр захидал бичиж маркта дугтуунч хийж бие биедээ илгээхээ бол болсон шүү дээ. Өнөөдөр бол юу ярьж байгаа нэхлээр нөгөө биткойн. Нөгөө тэр цахим тамга, цахим гарын үсэг, NFT гэдэг их мэт ийм олон төлөвлөлийг аргуудыг өнөөжлөөр цахим буюу дижитал ингээ болоо явж шүү дээ. Тэгэхээр шуудангийн маркны одоо анхны зорилго нь ач холбогдлыг бид хойч үед авч үлдэх хэрэгтэй юм аа л гэж бодож энэ үүднээс бид энэ марка ЮНЕСКОд бүртгүүлсэн юм л да. Магадгүй 100 жилийн 200 жилийн дараа энэ цаасан хэлбэр магадгүй энэ төгрөг мөнгө ч юм уу одоо бараг байхгүй болоос мөрөө цахимаар юм уу хэл. Гэтэл нөгөө анхны байгуулж ирсэн энэ цаасан хэлбэртэй мөнгө ч юм уу цаасан төлбөрийн хэрэгсэл марк байна. Хойч үедээ бас уг нь тэр хэлбэрээр үлдэх ёстой шүү дээ. Мартагдах ёсгүй. Тэгээ бүртгүүлсний бас нэг гол ач холбогдол бол олон улсын анхаарлыг, дэлхийн бүс нутгийн анхаарлыг, дэлхийн анхаарлыг энэ шуудангийн маркнд одоо бас хандуулах, хуучин өвөө амжилж авч үлдэхэд бас анхааруулахад ач холбогдолтой юм уу гэж бодсон. Өнөөдөр цахим бүтээгдэхүүн болон бит цаасан маркийн ялгаатай зүйл нь бол ойлгомжгүй байдалд бол байгаад байгаа л одоо хүртэл. Энэ дотор одоо ч гэсэн маргаантай байгаа. Тэгээ ийм нөхцөл бол шуудангийн маркны анхны түүхийн зорилго, ач холбогдлыг бид хойч үедээ авч үлдэх ёстой юм аа. Аз төдийгүй дэлхийн одоо ард түмний анхаарал энэ асуудлыг бид хандуулах нь чухал гэж бодсон юм.
Тэгээ иймээс шуудангийн маркийг Аз номхон далайн одоо соёлын баримтад өвд бид бүртгүүлсэн юм аа. Энийг ч одоо ЮНЕСКОгийн одоо төлөөлөгчд бол эергээр хүлээж авч ойлгож гэж тэмцсэн. Тэгээ шуудангийн марк бол түрүү хэлсэн үндэсний одоо түүх соёл бидний одоо өв соёлын өв уламжлалын бол салшгүй хэсэг. Тэгээ байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, бохирдол, агаарын шинэ технологийн хөгжил, геополитикийн нөхцөл байдал энэ бол бидний энэ уламжлалд ерөнхийдөө бол занал хийлж байгаа шүү дээ. Ер нь бол бид бол элдв учир маркийг ЮНЕСКОд бүртгүүлсэн нь бол өөрийн орны түүх, соёл, өв уламжлалыг дархлааг улам хөгжүүлсэн гэж бодож байгаа. Мөн шуудангийн маркийг энэхүү ер бусын өвийг уламжлал болгон хадгалан авч үлдэхэд чухал албачлалтай зүйлээ л гэж бид бодсон. За ингээд эцэст нь хэлэхэд ер нь шуудангийн марк бол дахин хэлэхэд бол Аз номхон далайн бүс нутгийн соёлын баримтат өвийн бүртгэгдснээр бидний одоо өнгөрсөн үеийн үеийг одоо түүхэнд дурсгал болон авч үлдэх. За мөн нөгөө төгөөр өнөөдрийн бидний амьдрал үйл хэргийг хойч үедээ одоо залгамжлан өвлүүлэх ийм сайхан боломжийг одоо нээж өгч байгаамаа. Тэгээ энэ завшааныг ашиглаж одоо энэ Монголын шуудангийн анхны элдв учир маркийг одоо ЮНЕСКОд бүртгүүлэхэд хамтран ажилласан одоо түрүүн дахин хэлэхэд үндэсний соёлын төв, соёлын яам, ЮНЕСКОгийн үндэсний комисс, марк сонирхогчид, марк цуглуулагч нар бүх хүмүүст халуун талархал илэрхийлье. Баярлалаа.